Шалом. Шалом, шинэ өглөөний минь төргий. Шинэ 7 өдрийн минь төргий. За, сайн залбираа хийдгэлээ. Эзэн минь танд баярлаа. Та үнэхээр гайхалтай бурхан. Та бол бидэнтэй үргэлж хамт алхаж, бидэнтэй үргэлж нөхөрлөхийг хүсдэг эзэн. Тэгээд танд талархаж байна. Тэгээд энэ 7 хоног, энэ өдрүүдэд бид бас тантай хамт энэ дэлхий дээр өдөр хоногуудыг хамтдаа алхан өнгөрүүлэхдээ танаас суралцсан, таныг дааж, таныг бид таних мэдэж амьдрахыг хүсэж байна. Тэгээд таны хүсэл тэнгэрчхээ газар дээр бидний амьдрал дээр биелэгдэх болтугай. Тэгээд эзэн бид өглөө бүр эхний цагаа танд өргөн, таныг хүндэтгэн, таныг магтаж, танд талархаж байгаагаа үргэлж илэрхийлэхийг хүсэж байна. Ариун сүнс бидэнтэй хамтаагаараа, ариун сүнс бидэнд заагаараа. Тэгэд энэ өдөр таны үгийг бид хүсэмжилж байна. Энэ өдөр таны үг бидний зүрхний гүнд суугдан биднийг эдгэж, чөлөөлж, биднийг удирдан чиглүүлэх болтугай. Иесийн нэрээр залбирч байна. Амин. Амин. За өнөөдөр бид нар Эхлэл номын 31-ийн 17-оос 35 уншнаа. За. Яаков тэндээс хөдөлж ихнэр хүүхэддээ тэмээ унуулад хуримтлуулсан мал сүрэг ид хөрөнгө буюу Падан Арамд байхдаа олж авсан мал сүрэг, хамаг мал сүрэг ид хөрөнгө авч Канаан нутаг дахь эцэг Ицхак руугаа явлаа. Тэр үед Лаваныг хоноо хэрхаар явсан хойгоор Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлжээ. Яаков ийхүү хэлж мэдэгдэхгүйгээр зугтаж Арам хүн Лаваныг мэхэлжээ. Тэрээр өөрийн гэсэн бүхнээ авч цогтаад Ефрат мөрний гатлан Гилеадын уулархаг нутгийг зорив. Яаковын зугтсныг Лаван 3 хоногийн дараа дуулаад ах дүүнээрээ дагуулan түүний хоньос 7 хоног мөшгөн хөөж Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэж ирв. Тэр шөнө Арам хүн Лаваны зүүдэнд бурхан ирж "Чи Яаковд сайн муу элдв юм бүү" хэлгэв. Лаваныг хүрч очиход Яаков Гилеадын ууланд майхнаа босгочоод байж байжээ. Лаван зах дүүнэрийн хамт тэр ууланд майхнаа босглоо. Тэгээд Лаван Яаковд "Чи юунд ингэж намайг хуурна вэ? Ил дагсан голцлох мэд охтыг минь яагаад туугаад явчих вэ? Яагаад надад хэлэлгүй сэмхэн зугтаж намайг мэхлэнэ вэ? Би чамайг баяр хөөр, дуу хуур, шагшуурга, ятгалагтаа үдэх байсан юм. Надад зээнэр огтооч үнсэх боломж өгөлгүй мунхаг юм хийлээдээ чи. Чамайг дөнгөх чадал надад би ч өнгөрсөн шөнө эцгийн чинь бурхан надад "Чи Яаковд сайн муу элдв юм бүү" гэж хэлсэн. Чи эцгийнхээ гэр орныг ихэд хүсэн сангалцж байгаа хүн явбал явна, харин юунд бурхтыг минь хулгаалав гэв. Яаков Лабанд хариуд таныг огтоо надаас булан авахыг гэж би айсан юм. Харин та бурхтаа эндээс олбол тэр авсан хүн амьд үлдэх ёсгүй. Ах дүүсийн минь өмнө энд надтай байгаа бүхнээс та өөрийнхөө юмыг олж таниул түүнийг аваарай гэлээ. Гэтэл тэр зүйлсээ Рахел хулгайлсан гэдгийг Яаков мэдээгүй байжээ. Лаван Яагийн тэгэд хоёр шивгчнээ майхан төс бүрд орж үдсэн боловч юм олсонгүй. Тэрээр Яагийн майхнаас гарч Рахелийн майханд оржээ. Рахел өнөөх гэрийн шүтээнүүдийг тэмээнийхээ тогшин дор хийгээд дээр нь самдаалсан байв. Лаван майхныг бүхэлд нь нэгцэн боловч олдсонгүй. Рахел эцэгтэй "Эзэн тэмээн битээ уурлаарай. Би бүсгүй хүний зам ёсны шалтгаан байгаа тул таныг босож угтаж чадахгүй" гэв. Лаван өнөөх гэрийн шүтээнүүдийг ирээд олсонгүй. Амин. Амин. За. Өнөөдөр уншсан Библийн хэсэг дээр маань Лабаны мөрдлөг ба Бурхны хамгаалалт. За эзгүүд нь Яаков бүх хөрөнгө авч явсныг мэдсэн Лабан Яаковыг мөшгөн хөөхөд бурхан анхааруулсан учраас Яаковыг яаж чадаагүй. Леа Рахел нараас нутагтаа буцагч зөвшөөрөл авсан Яаков Лабаныг хоньны ноосоо хэрхаар явсан байхад нь Хараанаас явдаг. Энэ үед Яаков бурхны өөрт нөхснийг авч явсан бол
Рахел Яаковын урд өмнөхтэй адил аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгаалав. Яаковыг зовтон гарснаас хойш 3 хоногийн дараа Лабан хойноос нь мөшгөн хөөж бараг гүйцэн ч Яаковт хүрхийн урд шөнө бурхан Лабаны зүүдэнд орж Яаковыг битгий гэмтээ гэж тушаалаа. Яаков хилэлгүй явсныг зэмлэхээс өөрөөр Лабан юу ч хийж чадсангүй. Яаковыг өөрт нь мэдгэдэг охтыг нь авч явсан гэж ууралсан боловч үнэнтэй хуурч дээрэмддэг хүн Лабан өөрөө байлаа. Лабан алдсан шүтэнэ олж чадалгүй харин ч Яаковт зэмлүүлдэг. За бурхан гэж юм бэ? Яаковыг мөрдөн хөөж буй Лабанд эзэн үзэгдэж Яаковт юу ч хэлж чадахгүй болчихно хамгаалсан. Энэ дэлхий биднийг хорлохоор үргэлж мөрдөн хөөдөгч бидний төлөө өөрийн хүүгээ өгсөн хайраараа биднийг дагуулдаг бурхан үнэхээр гайхалтай. Лабан зөвхөн амаараа л ийдэг сайхан өршөөнгүй байсан ч харин амьдрал нь үргэлж түүний үгийн эсрэг байсан. Миний үг үйлдэл хүмүүсээс зэмлэл зэмлэл сонсохоргүй хэмжээнд хоорондоо таарч нийлж байна уу? За. Атахан тэнэтэс. Тэгсэн чинь юу болоод юм гэвлээ. Ханаад байна ялгаад байна. За. Өнөөдөр унсан эсгийг бид нар ингээ харах юм бол яг л Рахел Лабан 3 заад энэ гурийн тухай гарч байгаа тийм үү? Энэ бол зүгээр нэг зугтсан түүх биш байгаа тийм. Энэ бол эзэмшил, эрх мэдэл, тэгээ гэр бүлийн толгой, сүнслэг харьяалал зэргийн тухай ийм үйл явдал байгаа. За тэгээ Яаков босоод ингээд гэр бүлээ аваад явсан гэсэн байна тийм үү? Тэр нь зүгээр нэг нүүх биш тийм үү? Одоо бүр яг хуучин эрх мэдлээс гараад бурхныг дуудлагыг авсан хүний хувьд бурхны дуудлага руугаа эргэж байгаа ийм үйл явдал байгаа. Ийм үйл явдал. За тэгэхээр одоо нэг Яаков 20 жил Лабаны эрх мэдлийн дор байсан бол одоо Лабаны эрх мэдлийн дор байхгүй тийм үү? Одоо бурхны эрх мэдэл буюу бурхны дуудлаганд хариулж ингэж эргэж байгаа ийм үйл явдал байгаа. За энэ үед нэг Лабан хонь хэргэж байх үед гэсэн байна тийм үү? Тэгэхээр нөгөө бид нар ингээд Библиэлд баг гарч байгаа энэ зүйлүүдийг энэ ерөн заавал хонь хэрхаар явсан хогоронч гээд одоо бодоод өнгөрөх биш. Энэний цаана нэг тухайн соёл түүхүүд орж яадаг тийм үү. За тэгэхээр хонь хэргэх гэдэг бол манай Монголд ч гэсэн тэгрүү тийм байсан. Баяр найр наадам болдог тийм. Хүмүүсийн анхаарал сарницсан баяр найр наадам болоо хонь хэргаад бид нар нөгөө юун дээр тунгалаг тамир кинон дээр үздэг штэ. Тэгээ ихтгэл баян хонь яригдаг тийм үү. Тэгээ ихтгэл баян юу гэвэл нэг за орой хэдүүлээ цүү хайж таглана гэл тэгдэг штэ тий. Яг ийм тэгээ ойр төрних нөхөө нүүдэлчин гэрэн соёлчин ийм тийм үү. Ингээд би биендээ очиж тусалдаг олонний хүчээр хийх ажилдаа заавал би биендээ очиж тусалдаг харилцаан тусалцаа авдаг ийм байдаг. За яг ийм үеийг одоо бурхан мэрэгэн ухаан төнд өгсөн байна Яаков тийм үү. Яг энэ үеийг зааж гисэн. Тэгээд хонь яргах үеэр энэ дээр 19 дэх ишлэлдэр тэр үед Лабаныг хонь хэрхаар явсан хойгоор нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгай авсан гэсэн байна. За яг ингээд оргох мэрэгэн ухааныг юунд тгсэн бэ? Лабанд Яаков тгсэн. Харин ер нь нөгөө чан боронор гэдэг шиг ямар нэгэн бас ийм одоо хэргэх үе бол бас хүмүүсийн анхаарал сарилсан үеийг Рахел ашигласан байна. Рахел ашигласан юм тийм үү? Гэрийн шүтээнүүдийг нь хулгайлсан байна. За гэрийн шүтээнүүд гэдэг дээр болохоор Терафим гэж нэрлэдэг байхгүй Терафим гэдэг. За гэтэл Терафимыг ингээ хулгайлсан тийм үү? Энэ нь юу гэдэг вэхээр өв залгамжлын бэлэг тэмдэг гэдэг. Өв залгамжлаа. Тэгэхээр хинд гэрийн шүтээнүүд байна тэр хүн өв залгамжилдаг. За гэтэл одоо нөгөө нөхрөө дагаал те 20 жил ингээ түүний хажууд байхдаа тэр ямар хөдөлмөрч бөгөөд ямар өсөгдөг бурхан түүнийг ямар ерөөсөн гэдгийг хараад исэн хэрнээ Рахел явахтаа юу гэж магадгүй одоо аваас өшөө он зарж байгаа ч юм уу яаж байгаа чинь тэгтэл нөгөө нөхөртөө бас бүр найдаггүй л юу ах л та те бурханд найдаггүй нөхөртэй найдаггүй тэгэн гутлаа өөрийнхөө гэрийн шүтэнийг аваад явчихвал тий аавынхаа гэрийн шүтэнийг аваад явчихвал одоо түүн дээр сүнслэг ирэх мэдэл сүнслэг өв залгамжлал ирнэ гэсэн бодлоор ингээд юу хулгайлж байгаа байхгүй.
Тэр нөгөө терафимтай буюу нэг хэм шүтэн энэ гэрийн шүтэнтэй хүн гэдгээр хууль ёсны тэр гэр бүлийн хууль ёсны заламжлагч болдог байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэй бодож шээ. За би одоо нөхрөө дагаад өөр ингээд танихгүй газар л явж байна. Юу ч болоо билээ гэдэгтэй. За тэгээд ингээд эцгийнхээ тий өөрөөр хэлбэл зөвхөн бурхан хулгайлаагүй энэ эцгийнхээ их мэдлийг ингээд бүр салгаж аваад. Тэгэхээр нөгөө нэг эцэг нь яг үнийг хэлэхэд юм айгу гоё ярьдаг хүн байгаа шүү дээ. Би октотой үнсэх байсан гэл тий. Зэнэрэ үнсэх байсан месси ингээл зэнэр октиг минь надад үнсүүлсэнгүү энэ төр гэл. Би сайхан явуулах байсан, баяр наадам хийх байсан юм яриад яг үнийг л 20 жил түүнийг явуулаагүй шүү дээ. Харин ч бүр ажлын үлсийг 10-аас олсон тийм үү. За тэгтэл ийм зүйл болоод ингийн гутлаа тэр зөвхөн яриад байгаа хэрнээ яг гол зүйл нь нөгөө эрх мэдэл нөгөө юу хамгийн гол химэл шүтээнийхээ төлөө явж ирсэн байна тийм үү. Химэл шүтээнийхээ ирсэн байгаа. За тэгээд за ийм ба. За тэгээ түүний хойноос ах дүүстэйгээ хөөж ирсэн баг ингээд дайн хийх маягийн ирж штэ зүгээр нэг гэр бүл ш овг аймаг цэргийн хүчтэй ойр тойрны хүмүүсээ цуглуулад тэгээд ингээд түүний хойноос ирж байгааг бид харж байна тийм үү. Түүний хойноос ирж байгааг харж байна. За ингээд гисэн чинь бурхан харин Лабанд зүудэнд нь тэгээд түнд Ясавд сайн Яаковд сайн муу юу ч битгий хэл гэсэн байгаа. Юу ч битгий хэлээ гэх. Ямар ч их мэдл бүү хэрэглээ гэж ингэж хэлсэн. За ингээд энэ бурхан тэ Лабаны ямыг ингээ хаач гэсэн байгаа. За тэгтэл ингээд нөгөө ирээд тэгж хэлчин гутлаа нөгөө майхнуудаар ингээ яваад үзчихэ. За энэ зураг нөгөө буя химэл аюуханаар хийсэн. За тэгээд энэ дээр ингээд яг нөгөө Яаковын хон мэн гэхээр ингээд алаг цоохор байгаа тий. За тэгээд тэр майханд ийм майханд амьдэрч ирсэн байна. За ингээд айгу холоосоос хүмүүс хоньсон дагаад ирсэн байна тий. Ингээд тухайж чинь за энэ юун дээр Тэмээний тогшин дээр Рахел сууж байгааг харж байна тий. За тэгтэл аянд ингээд айгүй гүн одоо юу гэдэг юм бэ ёгтлол байгаа байхгүй юу? Ёгтлол байгаа сүнслэг нэг төрлийн сүнслэг дарамжлал байгаа. Яг гэвэл за энэ эмэгтэй би эмэгтэй хүний ясаар байна гэдэг нь одоо биений юм ирсэн байна гэсэн утга байхгүй те. Биений юм ирсэн байна гэ. Тэгсэн хэрнээ тэр шүтэн дээр нь бүр суудсан. За бид нар хэрвээ ингээд Леви ном тоолох юу номыг үзэх юм бол эмэгтэй хүнийг биений юм нэрсэн үед бузартлынх нь үе гэж үздэг. Тийм үү? Тэгээд бүр ингээд дээр нь суудл болгоод одоо монголчууд гэсэн бурхан дээр гарч суухгүй шүү дээ тийм. Тэгтэл яг энэ зүйл бас нь бол шүтэн доор нь хүнийн дээр нь гарсан байгааг харж байна. Тэгээ нөө шүтэнийг доромжилж байгаа бас үйл явдал болж байгаа байхгүй юу. За тэгэхээр Яаков болохоор одоо өнөөдрийн бид нар юунаас харах юм бол бурхны эрх мэдэл рүү шилжиж байгааг харж байна. За тэгээ Рахел болохоор тэр эцгийнхээ эрх мэдлийг бүр салгаж яаж байна. За тэгсэн чинь Лабан болохоор бүр ингээд нэг энэ дээр нөгөө нэг юм бидг байхгүй. 27 дээр чи ягаад хэлэлгүй сэмхэн цогтож намайг мэхлэвгээр мэхлэл гэдэг дээр бүрэн хяналтай алдаж одоо бүр ингээ хууртагдсныг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр уншсан хэсгээр харахад Лабан бүр ингээ хяналттай алдсан байна те. Нөгөө шүтэний дарамжлагдсан байна. Тэгээд бурхан хамгийн гол нь Яаковыг хамгаалж байна гэсэн. Яаковыг хамгаалж байна. За тэгэхээр бид нар эндээс юу сурах вэ? Бурхан биднийг те яг нэг бурхны дуудлагыг авсан хүмүүсийг газар нутгаас нь гэр бүлээс нь соёлоос нь сүнслэг нөлөөллөөс нь гэж нууцаар хурдан эрс салгадаг явдал байдаг. За тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл бид нар хуучин одоо юу гэдэг байршил дээр байгаад газар нутгаас гадна бидний одоо байр суурь гэсэн үг тийм байр суурь бас орны. За тийм гутлаа бид нар гэр бүл гэдэг дээр өөрийн төрсэн гэр бүлээс гадна заримдаа гэр бүл мэт одоо юу гэдэг магадгүй одоо юу гэдэг шавны найз өчч гэдэг юм уу тийм хүмүүстэйгээ хിവэрэ байгаад байна. Одоо соёл нь болохоор хизээж Христ итгэлийн соёл Библийн соёл руу эргэлгүйгээр зөвөр л яг өөрийнхөө соёл дотор байгаад ивэл бурхан үүнд нэг таалдгүй маа гэдгийг бид өнөөдөр харж мэдээж авах хэрэгтэй юм байна. За тэгээд эзэн үнэхээр
тэг шүн зүүдэнд нь хүртэл те Лабаны зүүдэнд хүртэл үзэгдээд тэгээд бурхан үнэхээр Яаковыг маш хүчтэйгээр хамгаалж байгаа. Бурханы хүчтэй дэмжлэг байгааг бид харж байна. Бурханы маш хүчтэй дэмжлэг байгаа. За юм байна. Тэгэхээр бүгдээрээ үнэхээр бурханд бүх найдвараа тавь те. Бурхан бидний хүчтэй артал хүчтэй дэмжлэг болдог бурхан. Тэгээ бурханд найдвараа тавь. Тэгээ бурханы дуудлага руу эргэе. Тэгээ бурхан үнэхээр биднийг өөрийнхөө дотор алхаасаа гэж хүсдэг. Өөрийнхөө дотор шинчлэгдээсэй гэж хүсдэг. Өөрийнхөө дотор түнд үргэлж найдаж алхаасаа гэж хүсдэг. Тэгээд биднийг бас хуучин зүйлээс минь салгахыг хүсдэг. Хуучин бүхий л тэр зүйлүүдээс бурхан салгахыг хүсдэг. За юм байна. За өнөөдөр та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Бид нар одоо нөгөө жишээлбэл Монголын улс төр дээр хамгийн харж байгаа юм нь хүмүүс нөгөө нэг одоо бие биенийгээ ижил төстэй зан чанараар ялангуяа одоо хуурч мэхэлдэг шуналдаа муналдаа тэр зан чанараараа одоо хүмүүс бие биенийгээ татаа тэр байдал дотор бие биенийгээ оруулаад тэгээд юу яаж байгааг бид харж байгаа тийм үү? Одоо юу гэдэг хамтдаа одоо гэмт хэрэг гэж хамтдаа хуурн мэхлэх тэг улсын хөрөнгө гэдэг төсөл авах зэрэг зүйлүүдийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан үнэхээр бид нарыг тэр хуучин бүхнээс салаасаа гэж хүсдэг. Тэгэхээр тэр бүхнийг харах бол хүмүүс тийм хүмүүс юунд найдаж идэх гэхээр хүнд найдвараа тавьж идэг. Хүнд найдвараа тавьж идэг. Тэгээд тэр альбан тушаалаар эд хөрөнгөөр одоо энэ зүйлийг өөрийнхөө хамгаалалт гэж боддог. Гэтэл хамгийн хүчтэй хамгаалт бол бурханы хамгаалт байгаа тийм үү? Тэгэхээр бурхан биднийг хамгаалдаг юм аа. Бурхан бидний артал гэдэг юм аа. Одоо солонгос хүмүүс ерөнхийдөө бас тийм зүйл айгүйх ярьдаг байхгүй. Одоо нэг ардлын юм бэ. Тэгээд нөгөө нэг бэкэн хийм бэ гэж ярьдаг байхгүй. Тэгээд бэкграунд нь ямар бэкэн хийн гэдэг. Тэгээд түүний арталт нь ийм хүн байдгийг ингээд энэ хүний арталт тийм хүн байдгийг ингээд ярьдаг. Гэтэл үнэхээр бурхан биднийг хүсдэг. Миний арталт бурхан байгаасаа. Миний арталт. Нэг айгүй гоё жишээ байдаг штэ. Нэг жижигхэн бамбрууш ингээд голын ирэг дээр айгүй хөөрхөн тоглож исэн чинь бар эрвэс ингээд гараад ирдэг. Тэгээд ингээд яг нөгөө ингээд гитээд ойрчижсэн бамбрууш ингээд мэдгүй ингээд тоглоодсэн чи гинт нөгөөх нь ингээд айгаад тий нөгөө зэрлэг амтэн чи айгаад ингээд ухраад явж байгааг харангуут нөгөө жижигхэн бамбруушээс надаас ажиллаа гэж мундаг гэдэг чижээс эргээ харсан чи арталт нь аав амар сүрлэгтэй байгаа згсчээдэг гэдэг шиг тийм үү. Тэгэхээр бид нэр өөрсдөө нөгөө нэг одоо зэрлэг амттайг айлгчлаа гэж бодоод байгаа боловч яг үнийг хэлэхэд бурхан бидний арталт тийм үнэхээр хүчрэхийг хамгаалт болон зогсчээдэг. За юм байна. Бид нар өөрсдийнхээ хүүхдүүдийн хүчтэй хамгаалт болно гэж боддог боловч яг үний эрэхтэй бид хүүхдийнхээ хүчтэй хамгаалт болж чадахгүй. Хүүхдүүдийнхээ тийм хүчтэй хамгаалт нь болж чадахгүй боломжгүй. Ягаад гэвэл тэгэхээр бурхны хамгаалтаас илүү хамгаалтын дэлхий дээр байхгүй. Тэгээд Яаковыг бурхан гайхалтай хамгаалж байгааг харж байна. Тэгээд өнөөдөр тэг Лабантай ингээ уулзаад гэр бүлээ аваад ингээд явах юу одоо чөлөөтэй болж байгааг бид харж байна. За юм байна. За Рахел болохоор ер нь тэгэл хуурч мэхлээл 10 удаа хуурч мэхэлсэн байсан ч гэсэн өнөөдөр Лабаныг харах юм бол тэр те хуурч мэхэлсэн шуналтаа тэр зан чанар нь эргээд түүнийг нөгөө нэг өөрийнх нь хамаг найдвар болсон шүтэн болсон нөгөө өөрх гэрийн залгамжлал одоо те сүнслэг эрх мэдэл болсон тэр бүх зүйлээс нь салгаж байгааг харж байна. Түүний найдвар те бүр ингээд доромжлогдоод бузарлагдаад одоо тэрийгэ хэрвээ өөрөө харуул маш цочирдмаар зүйл байхгүй тий одоо биений юм нэрцэн охин нь нөгөө шүтэн дээр нь суудсан байгааг харах юм бол энэ бол бүр амар бузарлагдсан доромжлогдсон одоо нэгээс манай монголчуудын хэлгээр бүр химрэн хүсэн ийм зүйл болж байгаа байхгүй. Тэгтэл тэр хүн ийм зүйлд найдаж явж ирсэн. Тэгээд тэр хүмүүсийн шүтэн бол тэр нэг л мөчөд ямар ч юугүй гэдгийг бид ингэж харж байна. За юм байна. За та юу ойлгов? Юуг мэдрв? Юуг амьдралд хэрэгжүүлэх вэ? Би нөгөө ойртой ингэж манай юу эхлэл номын зургууч юм бол айгүй гоё штэ тий. Гоё юулаа түүхүүд тэгээд ингээд AI-аар ингээд зураг хийсэн чи айгүй сонирхолтой. Тэгээд надаа ийм нөгөө нэг библийн ийм хэсгэр хийгээд өг
Гад ингээд AI-аар хийхээр айгүй гоё. Ард ингэж хийж айгүй баясаж байгаа юм энэ. За юм байна. Ер нь зураг харах нь айгүй чухал гэдэг те би урднаас зөндөө хэлж гисэн шүү дээ танад. Ямар нэгэн зүйлийг бид нар Библийг уншиж нүдэндээ зураглан харж бодох бас Библийн зургуудыг харах айгүй чухал гэдэг айгүй чухал те. Одоо энэ дээр нэг яг бүх юмуд айгүй тодорхой байгаа байхгүй. Нэг алаг те эрэ алаг юута хон ямата байж байгаа жишээтэй. За тэгээд томруулаад харах юм бол энэ дээр шүтээ энэ дээр ингээд тэмээний юун дээр сууж байгаараа хээл ийм зүйлтэй. Тэгээд тэнгэрт та нар харж байна үү те гар ороод ирсэн байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл зүүдэнд нь бурхны гар оролцсон. Тэгээд зүүдэнд нь чи Яаковт муу сайн муу юу ч бүх хэл гэж хэлсэн юм байна. За миний хувьд болохоор 30 дугаар ишлэл байгаа. 30 дугаар ишлэл дээр чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн сангалцсан учраас одоо чиний явах нь зөвөө гэсэн байна. Одоо чиний явах. За энэ бол Лабаны үг байгаа тийм. Лабаны үг. Тэгэхээр бид нар үнэхээр бурхан руу тэмүүлж бурханы юугаар тийм бид тийм чуулгантайгаа холбоотой бурхан бурханы хаанчлалын төлөө бурханд яхад аяндаа энэ дэлхийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр бид нар хүлээн зөвшөөртөл нь бид нар яг нөгөө итгэл дээрээ бат бих зогсох хэрэгтэй байгаа. Бат бих зогсох хэрэгтэй тийм. Тэгэх юм бол дэлхийн аяндаа бид нар хүлээн зөвшөөрдөг. За бидний анх ч гэсэн чуулганд явхад гэр бүл хоригддаг, гэр бүлийнх нь хоригддаг, дургуутсдаг. Тэгэхээр сүүлдээ болохоор бүгд хүлээн зөвшөөрөө. За бүтээсээ өдөр нөө баримч өнөөдөр хамгийн завгүй өдөр нь цуглаандаа яваад нөөд чи өнөөдөр ирэхгүй өдөр нь олдохгүй өдөр ингээд. Тэгээд манай нэг 3 найз гуруулаа нэг миний яг багшин дэдэд хамт сураад найзалж байсан 3 найз намайг очиход тэр үед нэг кафе нэг байдаггүй байсан юм аа. Тэгээд дандаа пабанд уулздаг айгүй нийтдээ. Тэгэл хамтдаа ингээд зүглээд дөрүүлээ дараа хизээ уулзах мууцхыг гэл ингээд ярьж байхад шууд хоорондоо ярьж байгаа юм шиг. За бүтээсээ өдөр ингээд болохгүй. Тэгэхээр бүтээсээс өөр өдөр ингээд шууд өөртөө ингээд нөгөө шууд ингээд хоорондоо ярьж байгаа. Бүтээсээ өдөр болохгүй баримт завгүй юм чинь. За хідүүлээд тэгвэл чи хитгэж завтай гэд ингээд яриад ундаг байсан байхгүй. Ярьчдаг. Тэгээд тэгэхээр тэд нар бүр хүлээн зөвшөөрсөн те найз нар маань анх бол намайг бүр чи цуглаанд явахгүй л бурхан чи ганц өдөр чи яачих бурхан чи чамайг уучлах байлгүй мэлгүй гэл цуглаандслах гэж тэгээдсэн байна. Тэгсэн мэт сүулдэ нөгөөдөлж ингээд манай ах дөнөрсөн за баямаа л одоо те бүтээсээ тэр олдохгүй бид нар завгүй гэд энийг гоё ингэж хүлээн зөвшөөрдөг найз нөхөд ч гэсэн те хүлээн зөвшөөрдөг ийм болох нь айгүй чухал байгаа. Тэгэхээр дэлхий бол бид нэрийг сүулдэ яг үнэхээр чи те бурхан руу яваа бурхныхаа зүйлдээ яваа. Чиний явах нь зөвөө гэж ингэж хэлнэ. Яг тийм бол тэл бид нэр итгэлээ харуулж амьдрах нь айгүй чухал юм тий. За. Та юу ойлгов? Юуг мэдрүү, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За. Өнөөдөр бид нар Конг улсын төлөө залбирна. Конгийн арчилсан за Африк твтэй нийслэн Киншаса 112,832 хүн амтай айгүй өндөр байгааз. За тэгээд хотын хүн ам 48.7. За мэдээж Африкийн орнууд ийм бахаас өөр харахгүй тий ийм байгаа. За тэгээд гэсээр нэг 48% нь хотын хүн ам тэгээд 46% нь болохоор 15-аас доош насны хүн ам гэж байна. Тэгэхээр маш их залуучууд ихтэй тий. За Христ итгэл болохоор 92.2 үнээс Евангелийн эртгийг хичээд 18.7% байгаа гэсэн байна. За тэгээд сайн мэдээ хүрээгүй хувь нь уг нь бол 1% байгаа байхгүй юу? Уг нь бол 1%. За тэг хамтдаа бүгдээрээ залбирая. Эзэн минь танд баярлалаа. Та бол бидний хамгаалал, та бидний бамба, та бидний хад зайз. Ямар ч эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаал одоо хүч чадалтай хүнээс илүүгээр та бидний хамгаалалт байдаг. Та бидний ардтал байдаг түнхээр талархаж байна. Тэгээ бид өнөөдөр Яаковын энэ хэсгээс харахтаа
Бурхан түүнийг ямар гайхалтай хамгаалсан бэ гэдг нь зөвхөн Яаков биш. Та өөрт нь итгэж найдсан түүний дуудлаганд хариу үйлдэл үзүүлж байгаа хүмүүсийг ямар гайхалтайгаар хамгаалдаг болохыг бид харж байна. Тэгэд эзэн бид таны хамгаалтанд найдаж байна. Бид таны найдварт найдаж байна. Тэгээд бид бас Лабанаас суралцж байна эзэн. Олон жилийн турш хуурж мэхэлж шунлынхаа төлөө амьдарч исэн хүний тэр бүх шүтээ найдварууд нь нэг л мөчөд доромжлогдсон, хаягдан байгааг бид алга болон байгааг бид харахтаа бид бас хий хоосон зүйлд найдвар тавих үе, бид хий хоосон зүйлээс зуурч амьдрах үе. Эзэн минь та үнэхээр биднийг та хамгаалаараа хараараа эзэн, та бидэнд энэ бүхнийг та танилж мэдрүүлж өгөөрэй. Аваа тэгэд бид яг одоо энэ цаг мөчид Конго улсын төлөө залбирч जैन. Тэгээд өнөөдөр бид олон зууны турш мүлжлэг хүчирхийлэл үл тоомсралтын золиос болж ирсэн Конго улс болон түүний ард түмний төлөө таны өмнө харуулсан залбирч байгаа бидний залбирлыг та сонсч өгөөрэй. Эзэн тэгэд тэдний түүхийн шарахыг та эдгэж өгөөрэй. Боолжлол 2 дугаар Леопольд Францын Леопольд хааны харгас засаглал болон колончлын үеэр ам үргэцэн сайн хүмүүсийн гэр бүл тэдний хойч үеийнхний зүрх сэтгэлд их гүн шарахыг та эдгэж өгөөрэй. Бас бэлгдэх итгэгчдийн гэмшил нь бодит эвлэрэл нөхөн төлбөр шударга ёсны эхлэл байх болтугай Бельгийн колон байх үедээ тэдний авсан тэр шарахыг эзэн эргээд Бельгийн итгэгчид гэмшиж тэднээс уучлалт өршөөлөг ирснээр тэдний хооронд эвлэрлүүд бий болох болтугай. Бас нөхөн төлбөрүүд бий болох болтугай. Эзэн минь үнэхээр байгалийн баялагын мөлчлөгийг та зөксөөж өгөөрэй. Конго улсын ард түмэнд зайсан нар гайхалтай баялаг тэдний зовлон шарин ерөөл болох болтугай эзэн. Гадаадын шунхан ашиг сонирхол үндэстэн дамсан корпорациудын дээрм авилгад идэгдсэн тогтолцоог та таслан зөксөөж өгөөрэй. Баялагийг нь ард түмэнд нөгөөрэй эзэн. Тэгэд эзэн минь та бас олон жилийн турш үргэлжилж байгаа босгочдын болон цэргүүдийн хооронд дайн хүчирхийллийг зөксөөж өгөр гимгүү хүмүүсийн цус дахин урсахгүй байхын тулд тэд жинхэнэ игтэй тогтоохын тулд бид гуйн залбирж байгаа. Бидний залбиралтаа хариулаарай эзэн. Тэгээд энэ хүү эмгэнэлт явдлыг үл тоомсолж дэлхийн хэвлэлд мэдээлэл олуулсан хамтын нэглэгийн нүдийг та нээж өгөөрэй эзэн. Дэлхийн чуулганууд бас дэлхийн Конго улсын төлөө дуу хоолойгоо өргөж бодиттой тусламж үзүүлдэг болох болтугай эзэн. Тэгээ өнгөрсөн болон одоо үед үйлдэгдсэн бүх хорон муу шудраг бус явдлуудыг та илчилж бүх зүйлийг өөрийн зөв шудраг байдлаар засаж өгөөрэй. Бид Иесус Христийн нэрээр бид Конгийг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Израиль дээр бид нар Бурхны амар амгалан тунхаглаж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн та өдөртөн та өрөөж өгөөрэй эзэн. Тэгэд энэ 7 хоногийн турш та манай чимээгүй цагийн группийн бүх хүмүүстэй хамт хийж өгөөрэй. Таны амьд үг бидний амьдралд илчлэгдэж бид таны амьд үгээр урагшлан бид бас танаар хамгаалагдсан амьдрахад эзэн та бидэнтэй үргэлж хамт байдаг учраас танд талархан таныг багтаж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Тэгээд бид Иесус Христийн нэрээр энэ 7 хоногоо эзэн төрхөнд тунхаглаж байна. Энэ 7 хоног бол ялалттай 7 хоног болно. Энэ 7 хоног бол бид эзний үгтэй улам хамт алхсан 7 хоног байх болно. Энэ 7 хоногт үнэхээр бидний эрүүл мэнд, бидний гэр бүл, харилцаа, санхүү бүхий л зүйл рүү дайрч байгаа тэр дайралтууд бид нуруу унгасан 7 хоног байх болно гэдэг бид тунхаглаж байна. Тэгэд бид Иесус Христийн нэрээр бид эзний өмнө санхүүгээ өргөж जैन. Бид үнэхээр энэ санхүүгийн энэ санхүүнд хэцүү дайны нөхцөл донд бид санхүүгээ бас үнэхээр Бурхны алдрын төлөө хэрэглэхийг хүсэж байна. Эзэн та биднийг өрөөж өгөөрэй. Иесусийн нэрээр залбирлаа. Эзэн үнэхээр тань талархаж байна. Амен. За, тунхаглах ишлээ. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурм хоосон сэтгэлийн өргөөг худал тангарах тавиаг нь буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа Бурханаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуглал 24-ийн 3-5. Амен, амен. За, цээжлэх ишлээ. Мэргэн ухааны өндөрт үнэл тэр чамааг өргөмжлөн, мэргэн ухааны тэвэр тэр чамааг алдаршуулна. Тэргүүн дээр чинь нэг үслийн хэлхээ тавина, тэр чамд алдрын титмийг өргөн барина гэсэн. Сургаалт текст 4:8-9. Амен. За аюугаа дүрсэлж хараа. Та мэрэгэн ухааныг үнлээрэ гэж байна, тийм үү? Мэрэгэн ухаан гэж юу гэлдэг вэ? Бурханаас эмээхийг мэрэгэн ухаан гэдэг, тийм үү? Мэрэгэн ухааныг үнтэй Бурханаас эмээх юм бол энэ үнэхээр би Бурхан биднийг өргөмжлөнө гэсэн. Тийм үү? Тэгээ Бурхан мэрэгэн ухааныг тэрх юм бол Бурханаас имэйлттэй Бурханыг бид үнэхээр зүрх сэтгэлтэй ингээд тээх юм бол тэрх юм бол тэр тань чамайг алдаршуулнаа гэсэн.
Тэгээд тэрүүн дээр чинь нэгүслийн хэлхий алдрын тэтмийг өргөн байна гэсэн. Амин. За маш гоё ишлэл байгаа ч тий. Эсний нэрээр ерөөж байна. За Конго улс. За мэдээж улс орон болгон тий хаврагчээ ямар ч улс орнд өндөр барилга хөгжсөн хэсгүүд байгаа. За гэхдээ энэ нөгөө нэг одоо баруун талын дээдлийн зургийг харах юм бол одоо нэг дөрвөстийн лагертай тий зүүнтлийн энэ доод зургийг харах юм бол дөрвөд ингээл хөрх юм битээч толгой дээр хамаг юм ачаал дөрвөд явж байгааг харах өөр өдөмөр хэцүү юм а тий. Тэгэд ийм зүйлийг харах бүртэй эзэнт үнэхээр талархахгүй байхаарахгүй Монголд төрүүлсэн баярлалаа. Монгол хүн болгож төрүүлсэн үнэхээр эзэнт талархаж. За юм байна. За өөдрөг бөгөөд өнгөлөг хэрэг бөгөөд талархалтай байгаараа энэ 7 хоног үнэхээр онцгой 7 хоног байх болно. Таны амьдралд бурхан шин зүйлийг хийх болно. Бүгдээрээ бурханы бидний амьдралд хийж байгаа шин зүйлийг хүлээж авах тийм бурханы өмнө бэлтгэгдсэн хэрэглэгдсэн сав байя. Есүсийн нэрээр ерөөж байна. Баяртай бурхан үнэхээр таны амьдралыг гайхалтайгаар өсгөн өрөөх болтугай.